Дорнод аймаг энэ жилээс гудамж талбайдаа камерын хяналтын иж бүрэн системтэй болж байна. За шинээр тавьж байгаа 820 камерыг аймгийн цагдаагийн газар дахь хяналтын дэд төвөөс хянаж ажиллах юм байна. Дорнод аймгийн нийт хүн амын 60 гаруй хувь нь аймгийн төвд амьдардаг. Иргэдийн аюулгүй 50 амьдрах орчин гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх шуурхай илрүүлэлтэнд камерын хяналт чухал нөлөөтэй. Иймд өнгөрсөн жилээс эхлэн Чавалсан хотын 220 цэгт автомашины дугаар илрүүлэгчтэй нэг чиглэлийн болон 360 градус эргэх боломжтой өдөр шөнийн нийт 820 телекамер суйрлуулж хяналтын дэд төвийг нь аймгийн цагдаагийн газарт төвлөрүүлж байна. Энэ ажилд орон нутгийн төсвөөс нийт 2.7 тэрбум төгрөгийг зарцуулжээ. За энэхүү камерын систем ашиглалтанд орсноор манай Дорнод аймгийн хувьд гэмт хэргийн илрүүлэлт болон тээврийн осол болон бусад улгаа дээрмээс урьдчилан сэргийлэх ажил бол цагдаагийн албан агчдын бие бүрэлдэхүүнд тодорхой хэмжээний бас ажлын ачааллыг бууруулах юм давуу талтай. За цаашлаад бол энэ камерыг Дорнод аймгийн хэмжээнд нэмэгдүүлэх нийтэд Дорнод аймгийн Чавалсан хотын хэмжээнд 2000 орчим камер суурлагдсанаар бүрэн хяналтанд авах юм боломжтой болно гэж тооцоолсон байдаг. Тийм болохоор орон нутгийн зүгээс үе шаттайгаар камержуулах ажлыг бол жилдээ нэмэгдүүлж явнаа. Өнөөдөр бол энэ камерын дэд төв ашиглалтанд орсноор сервер ажиллаж эхэлж байна. Тэгээ ингэснээр камерын үндсэн төвийн үйл ажиллагаа бол нэгдсэн системд орж байгаа гэсэн. Телекамерын хяналтын төвд 10 гаруй ажлын байр шинээр бий болжээ. Одоогоор сургаж дадлагжуулсан 3 оператортойгоор ажиллаж эхэлж байгаа юм а. Серверийн хувьд хиймэл оюунд суурилсан ухаалаг платформ 600 терабайт багтаамжтай мөн дүрсний нэгтрэл өмнөхөөс 2 дахин сайжирсан гэдгийг гүйцэтгэгч инженерүүд ярьж байна. Өмнө нь болохоор гудамж талбайд болохоор ихэвчлэн 4 мегапикселийн камерыг тавьдаг байсан бол одоогоор болохоор ерөнхийдөө 8 мегапиксел буюу чанар нь илүү сайжирч байгаа гэсэн. Дугаар илрүүлэх камер нь болохоор үндсэндээ машины утсын дугаарыг таньж бүртгэдэг байгаа. Энэ дугаар илрүүлэх камер үндсэн камер болохоор ерөнхийдөө үзүүлэлтийн үед өөр байдаг болохоор тусгай зориултын камер байдаг. Зөвхөн энэ 3 камер өөртөө ажиллаад үндсэн функц сервер дээрээ болохоор буцаад бичлэгээ дахин ухрааж үзэхдээ машины дугаараар мөн машины өнгөөр хүний хувьд болохоор хүний хувцсны өнгө, өсний өнгө зэрэг тийм үзүүлэлтүүдээр ажиллах боломжтой. Хяналтын төвтэй болсноор цаашид Дорнод аймгийн бүх сумын камерыг аймгийн төвөөсөө шууд хянах, түүнчлэн нийслэл Улаанбаатар хот руу сигналаа дамжуулж улсын нэгдсэн хяналтанд холбох зэрэг ажлуудыг хийх юм байна.